видео үзүүлж байна. Шилдэг нийтийн тээвэртэй дэлхийн 10 хот. Дэлхийн томоохон хотуудын нүүр царай, хөгжил дэвшил нь нийтийн тээврийн үйлчилгээгээр илэрдэг. Берлин, Хонконг, Лондон, Парис зэрэг хотуудын нийтийн тээвэр хамгийн дэвшилтэд, боловсронгүй, хүртээмжтэд тооцогдох бөгөөд эдгээр нийтийн тээвэр сайн хөгжсөн хотуудад ажиллаж амьдрахад хувьдаа машингүй байсан ч танд хотын хаанч очиход ямар ч хүндрэл гарахгүй бөгөөд ингээд нийтийн тээврийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 хотыг танилцуулж байна. 10. Хонконг. Хонконгийн хүн амын 90% нь нийтийн тээврээр зарчдаг бөгөөд хүн ам өсгийн хэрээр зам тээврийн үйлчилгээч хөгжсөөр иржээ. Тус улсын иргэд давхар автобус, метрогоор түгээмэл үйлчлүүлэх бөгөөд тэдгээр нь цэвэр аюулгүй хурдан үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Хонконгийн иргэдийн ашигладаг захим төлбөр тооцооны Octopus карт нь зорчигчдод төлбөр тооцоохоо зохицуулахад ихээхэн тустай шийдэл болсон юм а. 9. Токио. Токиог төмөр замын үлгийн нутаг гэж болохоор ойролцоогоор өдөрт 8.6 сая хүн төмөр зам дээр суурилсан тээврийн хэрэгслээр зорчдог байна. Ялангуяа Токиогийн метроны систем байгаль дээлтэй хурдан гэдгээрээ ихээхэн алдартай. 8. Сингапур. 1987 онд олон нийтэд зориулсан өндөр хурдны тээврийн хэрэгсэл болох төмөр замын систем нэвтрүүлэх хүртэл тус улсад нийтийн тээврийн үйлчилгээнд автобусыг өргөн ашигладаг байжээ. 2016 он гэхэд 3.9 сая хүн автобусаар 3.1 сая хүн төмөр замын тээврийн хэрэгслээр зорчдог болсноор дэлхийн 2 дахь тээврийн хэрэгслийн хэрэглэгчдийн харьцаа ижил түвшинд хүрсэн юм а. Тус улсын нийтийн тээврийн төмөр зам нь 198.6 км хүрттэй 119 зогсоолтой байна. 7. Нью-Йорк. Төмөр зам бол Нью-Йорк хотын иргэдийн зорчдог голлох тээврийн хэрэгсэл. Нью-Йорк хотын метро нь дэлхийн хамгийн том метроны систем тооцогдох бөгөөд хамгийн олон буюу 472 зогсоолтой. Тус хотын метро нь олон телевизийн шоу кинонуудад гардагаараа дэлхийн нийтэд танил болсон. 6. Сөүл. Сөүлийн нийтийн тээврийн систем нь харьцангуй дэвшилтэд, боловсронгуйд тооцогддог бөгөөд өдгөө Азийн орнуудаа үлгэр жишээ болсоор байна. Эндхийн метрогоор өдөрт 8 сая гаруй хүн зорчдог, таксинууд нь ихэвчлэн иргэдийг нисэх онгоцны буудал, төмөр замын буудал хүргэхээр үйлчилдэг байна. 5. Парис. Парисын метро нь нийт 214 км урт бөгөөд ихэнхдээ газар доогуур явдаг. 303 зогсоолтой. Уг метро нь Москвагийн метроны дараах Европын хамгийн олон зорчигчтой тээврийн хэрэгсэл юм а. Автобус, трамвай, хот доторх галт тэрэг, элбэг бөгөөд зорчигчдыг Парисын дагуул хотууд руу тээвэрлэхэд өргөн ашигладаг байна. 4. Мадрид. Мадридын нийтийн тээврийн систем нь мөн л өндөр хөгжснөөс гадна зорчигчд тун хэлбэр ажээ. Хэдийгээр тус хот хүн ам харьцангуй багтайч нийтийн тээврийн гол хэрэгсэл болох метрон замын уртаараа дэлхийд 7-д чигсдэг байна. Мөн өөр хаанч байхгүй маш олон урсдаг шаттай. 3. Лондон. Лондонгийн газар доорх метро бол дэлхийн хамгийн алдартай нийтийн тээврийн хэрэгсэл бөгөөд нийт 270 зогсоолтой. Үүнээс гадна Лондон хотын тээврийн хэрэгслийг давхар автобусгүйгээр төсөөлшгүй билээ. Тус автобусаар ажлын өдрүүдэд 50,000 хүн зорчдог байна. 2. Шанхай. Шанхай хот нь 15 шугамаас бүрдсэн гайхалтай хурдны замын системтэй. 1993 оноос хойш хотын метроны технологи хурдтай хөгжиж өдөрт гэхэд 9 сая хүн ажлын өдрүүдээр бүр 12 сая хүн зорчдог ба энэ нь дэлхийн зарим жижиг орнуудын хүн амаас хэд дахин их тоо юм а. 1. Берлин. Берлин бол хамгийн найдвартай, аюулгүй хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээтэй хот юм. Газар доорх U-Bahn хотын төвөр үйлчилдэг S-Bahn нь галт тэргээр та машингүйгээр Германы хотыг бүхэлдэн тойрох боломжтой. Ажлын цагийн оргил үеэр галт тэрэг 5 минутын дотор л ирдэг бөгөөд өдөрт 1.5 сая хүн зорчдог байна.